Одоогоос бараг жилийн өмнө иргэн шинэ гэрлийн санаачилгаар хувь хүний орлогын албан татварыг 1% болгох энэ саналыг парламент дээр тавиад 6 өдрийн дотор 100 мянган иргэн гарын үсэг зурсан байгаа дэмжиж. Тэгээ энэ санаачлагыг одоо бидний хэдэн улсын орчлын гишүүд аваад энэ дээр нь хуулийн төсөл боловсруулад өргөн барьчихсан байгаа. За тэгээ энэ өргөн барьсан төслийг маань өнөөдөр үдээс хойш төсвийн бангаар хилцсэн. За мөн энэ баасан гарагт бол улсын хурлын чуулганаар хилцснэ. За энэ хувь хүний орлогын албан татвар бол одоо манайх прогрессив буюу энэ өснө нэмэгдэх хандлагатай ийм төрөлтөө. Тэгээд хамгийн доотлол нь бол 10% гэж байдаг. За энэ 10%-ийг л ерөөсөө тэгш татвар буюу 1% татвартай болгох ийм л зорилго тавьж байгаамаа. Тэгээ та бүхэн бүгд мэдж байгаа. Одоо өнөөдөр үнийн өсөлт ямар их байна, инфляц ямар байна, мөнгөний төгрөгийн ханш уналт одоо сулрал бол маш өндөр байгаа. Тэгэхээр энэ ард иргэдийн гар дээр авж байгаа цалин бол ерөөсөө үнгүүцээ. Тэгээ Монгол улсын голч цалин бол 2.2 сая орчим байдаг. За тэгээд энэ хувь хүний орлогын албан татварыг бүрдүүлж байгаа татварын бараг 81%-ийг нь цалин авж байгаа хүмүүс бүртгүүлж байгаа. Цалин авж байгаа нэг 900 гаруй буюу 975 мянга орчим бараг сая орчим иргэд энэ хувь хүний орлогын албан татварын одоо бүрдүүлэлтийн бараг 81% бүрдүүлж гин гэсэн үг. Тэгээ энэ юу хэлж гин гэвэл энэ 1 сая орчим буюу тогтмол цалин авж байгаа тогтвортой ажилтай энэ иргэд бол Монгол улсын дундаж давхарга. За энэ дундаж давхархан маань бол өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд цалин хөрөлцдөггүй ийм байдалтай бол сүүлийн олон жил ажиллаж амьдарч байна. Тэгээ энэний одоо үр дагавар гэвэл бид нар мэдж байгаа brain drain буюу те одоо энэ залуучууд бол маш их гадагшаа гарч байгаа. Ерөөсө боломжтой байвал бараг 60 хүртэлх насны 60 орчим иргэдийн 60 орчим хувь нь гадагшаа гарахад бэлэн байна гэж мэдүүлсэн байдаг. Одоо судалгаанд хариулсан байдаг. Бүр 60 хүртэлх насны шүү. Тэгээ энэ бүхэн юутай холбоотой вэ гэвэл энэ бодит орлого ерөөсөө амьдралд хүрэлцэхгүй байгаатай холбоотой маа. Тэгэхээр 1% руу бууруулж байж энэ хүмүүсийн гар дээр үлдэх мөнгө нь багцтойгоо нэмэгдэх юм аа. Одоо жишээлбэл 2 сая төгрөгийн цалинтай хүн байвал 180 мянган өөрт нь гарт нь үлдэн гэсэн үг ээ. За энэ бол өнөөдөр мэдээж тийм их мөнгө биш. Ялангуяа одоо махны үн гэхэд чинь 30 гараад явчихсан. Одоо бараг 2 жилийн өмнөхтэй харьцуулбал 2 дахин нэмэгдсэн. Ийм үед бол бага мөнгө юм шиг мөртлөө яг бас цагаа тулахаар эн чинь бол ямар ч байсан л нэг шуудаа гурил удааны мөнгө байгаа маа. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол улсын хурлын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Тэгээд одоо засгийн газраас оруулж ирсэн хувь хүний орлогын албан татвартай холбоотой нэмэлттэй хамт ингээд хилцээд явах юм аа. Тэгээд мэдээж ач холбогдол гэвэл ер нь бол нэг их мөнгө илүү гараад тэр мөнгийг нь одоо хөрөнгийн зах зээл рүү шилжүүлээд юм уу ийм боломж бол тэртээ гарахгүй. Гэхдээ ямар ч байсан иргэдийн бодит гар дээр ирэх мөнгөн дүн нэмэгдэх юм гэдэг ийм агуулга явж байгаа. Мэдээж цаагаараа бол далд эдийн засаг бол бас үүнтэй холбогдоод хумигдана. Яг тэгвэл бас үйл ажиллагааны орлогоо бол мэдүүлдэггүй, татвар төлдөггүй иргэд бол бас байдаг. Тэгээ энэ угаасаа энэтэй холбоотойгоор энэ татвар төлөлтийн процессыг бас хялбарчлах ийм зүйлүүдийг бол хийх ёстой мэлээ. Тэгээ энэний хүрээнд бол татварыг өндөр байлгахаасаа илүү суурийг нэмэгдүүлж ээж одоо орлого бол буурахгүй ямар ч байсан баг нэмэгдэх хандлага байдаг гэдгийг бол судлаачид хэлсэн байдаг. Манай туршлагач гэсэн өмнө нь бол бас татваруудыг бууруулсан үед бол яг бодсноос бага хэмжээнд бол тэр дутагдал нь бол бий болсон байдаг. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн асуудлууд үүсэхгүй гэж бодож байгаа. За тэгээд мэдээж энэ одоо дутж байгаа энэ зүйлийг хаанаас олох вэ гэдэг асуудал тавигддаг. Энийг бол манай одоо парламент бол маш туршлагатай болсон. 25 оны төсөв жишээлбэл 2.3 их найдаар 7 хоногийн дотор бууруулад ороод ирсэн. Дараа нь яг 1 жилийн дараа буюу одоогоос 1 жилийн өмнө засгийн газрын тэргүүн ерөнхийдөө зандан шатар төсөвт тодтгол хийгээд бас зардлаа 1.9 их найдаар бууруулад ороод ирсэн. Тэгэхээр зардлыг бууруулахад бол ямар ч асуудал байхгүй. Гол нь энэ хэмнэлттэй үр ашигтай яг зарцуулах ёстой юмдаа л зарцуулж чадваас энэ одоо зөрүү мөнгийг бол гаргахад бол асуудал байхгүй маа. Тэгэхээр энийг бол улсын хурлын гишүүд дэмжинэ гэж найдаж байгаа. Хасаж чадахгүй байгаад бид нар сууж агаад хасаад өгье л гэсэн ийм агуулгатай. Энд чи асуудал байхгүй. Би хэлээд байгаа шүү дээ жишээ болгоод 2.3 их найдыг 7 хоногийн дотор хасаад оруулаад ирсэн шүү дээ.
Дараа 1.9 их найдыг. Одоо саяхан жишээлбэл Б2 сайд хэлсэн шүү дээ. 55 тэрбумыг төрийн өмчит компаниуд түрээсэнд зарцуулж байна гэдэг. Тэгсэн мөртлөө те өөрснийхөө байрыг түрээслүүлчихэд өөр газар түрээс төлөөд байгаад байгаа байхгүй. Жишээ нь гих мэтийн танах хасах зардал маш их байгаа. Маш их байгаа. Тэгээ боломж бол бүрэн байгаа. Зөвхөн хүсэхгүй л байгаа. Монгол банк те 150 хүнээ цомготоход 1.15 тэрбум. Бүр 15 тэрбумын хэмнэлт гарсан байгаа юм. Ер нь бол Монгол банк 200 хүнтэй ажиллаж болж исэн. Нэг мэдсэн чинь 750 хүн болцсон гэж байгаа. Тэгэхээр 150 хүнээс 15 тэрбумын хэмнэлт гарна гэдэг чинь энэ их давхцлыг арилгах юм бол хэдэн тэрбумын хэмнэлт гарахыг бол бид нар эндээс харж болно. Дээрэс нь энэ одоо 100 гаруй төрийн өмчит компаниудаас 5хан компани нь ашигтай ажиллаж байгаа шүү. 5хан. Тэгэхээр бусдуулын татан болгох хэрэгтэй. Ашигтай компаниудаа болохоор энэ иргэдтэй IPO гаргаж хувьцаа болгож өгөх хэрэгтэй. Мөн татаас маш ихийг өгдөг те төрийн өмчит компаниудад. Тэнд ямар ч ашиггүй ажиллаж байгаа компаниудад хэдэн тэрбумаар нь 500-600 тэрбумын татаас өгдөг. Тэгээ нэг ашиггүй ажиллаж байгаа бол тэднийг одоо татан болгоод тэр татаасын зогсоох хэрэгтэй. Гэх мэтийн ийм юунууд бол зөндөө байгаа. Арга замууд бол зөндөө байгаа. Тэгээд нөгөө хийх хүнд арга нь олдно, хийхгүй хүнд шалтак мундахгүй гэдэг шиг л ийм эрх баригчид хандлага гаргаж байгаа.